За өглөө орой услахын ялгааг хэлжих үү. Зарим ногоочд бол өглөө услуул зүгээр гэдэг. Зарим нь орой услуул зүгээр гэдэг. Гэхдээ ил талбай тарьж гэнэ үү, хөлөмжөнд тарьж гэнэ үү гэдгээс шалтгаалаад бас өөр. Жишээлбэл орой услахад бол одоо ургамалд илүү хүртээмжтэй очдог усна. Уршилт багтаа тий. Тэгээд ч одоо ургамлын өсөлт бол шөнө явагдаж идэг ургалт нь. Гэхдээ 8 сараас хойш одоо өдөр шөнийн температурын зөрөө өссөн үед бол орой услахад бол дагарт их хэмжээний чийг хөрөмтлөгдөөд тэр нь конденсацлагдаж буцаж унаад навчин дээр унна, жимсэн дээр унна. Тэгээд мөгзрийн гаралтай өвчин дэгдэх. Эрсдэл ихтэй байдаг. Тийм учраас өглөө эрт туслуул 8 сараас хойш өглөө эрт туслуул зүгээр. 8 сараас өмнө бол шөнө туслуул зүгээр. Орой. Ил талбай тарьж байгаа тохиолдолд бол одоо орой туслуул зүгээр. Яагаад тэгэхээр нөгөө шөнө болон өглөө эрт ургамлын өсөлт. Өглөө эрт гэдэгтээ бүр тодорхой хэлэх юм бол яг нар мандах агшинд бол цагийн хугацаанд ургамал хамгийн эрчимтэй ургадаг гэж үздэг байгаа. Өдрийн цагаар бол фотосинтез явагдана. Ургамлын өсөлт нь арай удаашрдаг. Тэгэхээр 8 сараас хойш хөлөмжнийхаа ногоог өглөө эрт тусалж явах нь байна. Ил талбайхаа ногоог бол дандаа орой услуул усыг ашиглуулын коэффициент нь одоо өсчдөг байгаа. За